Сая шинэ жилээр өстө гой гой юмнууд бодлоо. Одоо бид нар бүгдээрээ сайхан алтур малдур хийлээ. Одоо сайхан би нэг ард түмний хайрт ахтай болсон. Тэр ахыхаа талаар ярмаар байна. Манай буянгийн жагаа гэдэг нэг сайхан ах. Буянтай сайхан ах шүү дээ тэр ах чи. Ямар сайн монгол хүн байна. Яг тэгээ халтур хийхгүй юу? Ерөнхийдөө халтур малдур хийгээд уцаар яриа лаваа нөө мэнэ байна шинэ жилээр ярина мэнэ гэтгсэн чи. Буян компаниас ярьж байна гэдэг нэг залуу ярьж байна. Баа нөө буян нөгөө талигаач нарын танаа шинжил гэж. Өө буян кашмир гэдэг. Тийм ярихтэй ярина хөдөл гэдэг. За. Энэ чамтай үнд мөн яаж нэ тэр гэдгснэ. Юу чамтай нэг уулзмаар байна гинэ. Тэгэхгүй. Тэгэхээр гинэ хин уулзмаар байна. Би ч бас том байна те. Хин уулзъя гэж юм чинь гэсэн чи. Жагаах гэхгүй. Тэгэхээр жагаах уу? Хизээний дүүний шиг нэг таньдаг юм шиг жагаах уу гэж өөртөө. Тэгээд тэгэхээр би нөгөө тийм хүмүүстэй уулзахаас амар айгаадсан байхгүй. Ерөнхийдөө тийм хүмүүс аяг хэцүү л. Урд нь давраг дорж аврахтаа уулзсан. Одоо жагаа нэг тийм хэцүү. Одоо нэг би ингээл хөөрхөн ингээл за ой юу вэ ханаа минь ордер за суу. За оо чихрүү энэ дүү басуу минь дөө гэ. Шээчид ирэхүү гэд нэг бараг тиймэрхүү болцдог байхгүй гэд. Хөөрхөн жижиг дүүг нь олж байгаа нэг газ гарахгүй болол. Ер нь бол нэг тийм за тэгээ дүү нойлж тэг ёстой тэглэхгүй явах тий. Ер нь тиймэрхүү ерөөсөө нөө байхгүй тайлбарлаж байхгүй тэгээ өөрсдөө л ярьдаг байхгүй тэд нар. Тэгээд би уулзмааргүй нэ тэгээ мөнгө цаасаа яриад шууд очиод яриул ярий гэдгсэн чинь. Гүйгүй чамтай уулзмаар байна гэдэг. Гүйгүй би уулзахгүй гэж штэ тэр. Би томорсоох. Нөгөө залууд гэсэн цаанаас шууд өөр уцаа мото. Би чамтай уулзмаар байна гэж штэ ажил ярих хаад. Шууд загнаадлаас би шууд за жагаах би одоо очсон. За тэгээ очлоо. Бараг 30 минутын дараас үйлдвэрийн гадаа игээд цагчаас хаалганы харуулна ингээд. Яах чаа? Жаахтай болцсон. Тэгээд жагаахын дүү болоо өрцөн. Тэгээд ороод гэсэн чи надтай адилхан тэнд ингээд бас нэг тийм хүчээр очсон юм шиг улсууд байгаа байхгүй. Тийм улсууд ингээд байж тийм л ингээд сандал дээр сууж үглээц ингээд. Яах чаа? Жагаахтай болцсон. Суу. Адилхан надтай адилхан дөрөв ингээд тавуул аваад ингээд үлээгээц. Тэнд нэг өдрийн сонины сэтгүүлч нэг хөдлөгч залуу нөгөө надтай узаар ярьсан залуудын нэг бас ингээд номгон зууцсан. Тэр цаанаас нэг нүгэлцэн юм ярьж байна. Аман нэг юм сони би зүгээр яг жагаахыг дөөрөгээд байхгүй. Аман нэг юм сони юм нэг хойшоогоо юрдэг юм шиг. Яах гэдэг бай та нараа гэх нэг тиймэрхүү. Тэгээд тэр цаанаас нэг юм нүгэлц том гүржигтэй ахал оролцтой тэгэл. Хүн загнал яваад идэм дээ төгсөө цаг өмнө нэг 5 минут нэг хүн загнах бол болдгоо маа шиг нэ. Нэг тиймэрхүү юм шиг үл ингээд жоо юм наа чал болоо айдах ухаалтаа. Нөгөө зөвлөгч чинь ингэж игээл амар ухаж. Тэгэл нэгүүлсэн юм ирээл. За дагад өр гэл бид эдийг бүгдээр ингэ дагуулаад өрөөндөө ороод. Тэгээд хувцас тавь гэл хувцас тавиад бүгдээр амар хөрх ингэ тавиад. Яг л нөгөө ситуац авахд за суу өдөрт кофе цай өг гэл яг л нөгөө би тэгээд за ирэхдээ нэг ихсэг тийм даа гэл сууцсан нөгөө чихрийн нийтэл за нэг нь өөрчлөчихээ тэгээд баг бол чи нэг тийрхүү. Тэгээ сууж исэн чинь ингээд 30 минут юм ярьж байгаа баг бол чи 25-нд нь өөрөө ярьж байгаа юм. Ерөнхий өөрөө л ярьдаг зөө. Ер нь тиймэрхүү хүмүүс ингээд өөр яриа л энэ. Булцсан зүгээр дандаа сонсох хэрэгтэй ингээд. Тэгэл энэ дөөс дөрмөс яаж байгаа юм бэ? Сайнууд энэ дэрээ гэдэг амар ярьж байгаа юм. Олчил морчил би энэ орчил морчил гэж. Хинч хэрэггүй нөгөө интернетээр бид нар нэг үздэг штэ хаяахыг нэг жагаах үний хэллээ гэдэг нэг сонсонгууд нэг хүн загинж идэг штэ. Яг тиймэрхүү юм сонсож байгаа юм шиг л ерөөсөө ингээд ороод. Тэгээ вэжсэн гинт ингээд вэжсэн. Бараг 25 минут өндөр. Энэ юун залуу лээ. Намайг асууж байгаа. Би тэр цаана ингэ чихэр идсэн гээд жагаах нөгөө комеди нөгөө юм ярьдаг гэсэн. Нөгөө алиа ошиж өгөөс арай дээр залуучууд нэг та нар юу ярьд юм те? Би энд ингэ бид нар чинь гээд ах уу юм ярина дөө. Тэгэл нэг шанах моног гэр хаяа нэг жоохон гоо юм ярьдаг тэгээд ингэ. Ус уулгачны талаар ярьж байна та нар гээд. Усыг хөрлөнгө шүүд үү гэсэн чи. Тэш бас хоорондоо ойлголцоод байгаа. Ерөнхийдөө нэг тийм муус уулгаачлаар гэдэг нь ерөөсөө дэдэрэг хэлдэг байлээ. Муус уулгаачлаар өдөө яаж байгаа юм. Нэг тийм нэг юм сони юм. Гэт ам нь хойшоо ингээд нэг гоо яах вэ? Монгол хүн байд нэг жагаахыг жоохон магтмаар санагдав. Тэгээ ерөнхийдөө би нэг ярмааргүй байсан байхгүй. Ерөнхийдөө тэр нэг 1000 хүний бүгдээр замын шинжилгээ гэнэ. Нэг тийм арга хэмжээ. Тэгэхээр хорооцолтглаар айгүй хэцүү байхгүй тийм хүмүүс. Хатмаа юм чинь тэгээд нэг хатганд нь орчвол тэгээд дандаа энэ тэнд гүдэг болчихдээ тэгээд ануу наашир юм яар одоо сонгол өрөх гэж энэ эколтик мол одоо батлагыг мол гэд тэгвэл яах юм бэ те би тэгээд очиод муулсан заагаа эколт бол гэж Батулаа энэ гэлэгч маань гэж муулж болсон.
нэг гат нь орчод димий гэж бодоод жоохон тэгсэн бохгүй ингээд гоё бид чинь тэгээд хүний анхаарал амар ингээд яадаг бохгүй жагахаа ингээд амар шаарддаг бохгүй тэгээд би гарч 1000 хүний өмнө ингээд ярихлаар чихэн сонсохгүй шүү дээ. Гүй би гарч ирээд та нар энэ залууг анхаартай сонсгоо хийчнэ гэж. Зүгээр тэгэж. Нэр би одоо тийг яах нэ цаа ингээд гараад ирүүн татаж агаах араас нэг микрофоноо гарч ирээ. За энэ залууг анхаартай сонс. Тэгээд юм ярингууд хүмүүс инехгүй. За одоо инээ. Гэх юм уу ааш. Нэр тэгээ ерөнхийдөө нэг тиймэрхүү юм яриад. Тэгэл ерөнхийдөө нөгөө нэг би бас нэг ингэж хэлсэн. За бид тэгээ та яг юу ярьдгийг үзээч ингээд банах дээр үрж ир үз. Тэгээ бас ингээд шийдээ гэдгсэн чинь. За би дөрөвдөд очие. Би дөрөвдөд өөрөө ирсэн шүү дээ. Нэг том захиралтаа нэг нүгэлцэн том ахаар ороод ирчих واخхой. Тэр үдээс нөгөө шинэ жил юм болж исэн амар халтуртай манайх баг ихэнх байхгүй. Би нэг хэдэн шин залуучуудтайгаа бийсэн واخхой. Тэгээ нэг жаахан ороод ирчих бүгдээ айгаа шир үнэц. Яг юу ярих гэж бүгдээ надаас асуух. Би аль болох муухай юм яриа. Гар гэ. Өөрөө гарахгүй нуухтаа тэгээ. Тэгээ ах нэг хоёр хүн юм яриулаад нэг нь манай нэг комедиан би чиний ажилтны юм уу гэдгийг өөрт нь ярьсан чи тэнд байжсэн нэг нүдэн жоо ингэсэн. Ус болоо юм зөөд гэ гараа. Тэгээ манай жагаа одоо буруугаар ойлгохгүй дээ. Тэгээ би тэнд өстө бодоо болгодог шүү дээ жагаагаа. Нэр бас жаахан тэгээ одоо үгүй 15 жилийн өмнө 20 жилийн өмнө одоо энэ Монголын уран юу гэдэг урлаг уран сайхны бүх ийм одоо нэг техник тоног төхөөрөмжүүд одоо энэ нөгөө спикер ийм микрофон бүгдээрээ яг энэ буян компани жагаахт л байдаг гэсэн. Нөгөө амар смокинг амар олон лаглаг хүмүүс хацарч ирсэн шүү дээ. Ер нь та нар мэдгүй. Тэгээ өөрөө аяг батман болохоор тэр пульт мүлтэн дээр өөрөө сууждаг гэчихлээ. Би зүгээр сайн үний сонссон шүү. Тэр пультэн дээр өөрөө сууж одоо микрофон нээж хаадаг дээр өөрөө байж гэсэн үг. Тэгэл ингэ сууждаг юм шиг. Гараа дуул Өрдөн дуулаарэ гэж нүүдэл нэг ам барингууд яаж ийнэ өдгөж шууд хаагаа ичаа. Чи борогдох гэж байна шүү. Ер нь бол тэгин дээ яг мэдэн дээ. Өдөх гэж байгаараа. Нэг төлбөр тооцоон дээр үйж бас нэг тиймэрхүү байсан нэг манай бас нэг найз ярьжсэн. Төлбөр тооцоон моцсон дээр манай жагаах бас дээр үйд мөнгө цаасч жоох хэцүү байх. Дандаа баартдаг хэсэг гэж л. Нөгөөдөл нь зааж байгаагаа дуулчлаа мөнгө яах вэ гэлгүүд. Юу тооцоо. Яс тооцоо. За дага яв гэл. Агуул хургуу оруулах. За өмсний дараа дав. Гаруудаа дав. Өмс. Ав. Эдрийг гадаж явуулдаг эдрийг өгөх шүү. Ноолоор өгөөд явуулт юм. Юу нэр эдний дэрх үйсэн шиг. Ах гэж мэдэн л дээ. Би бас бодоод байна. Одоо би ерөнхийдөө жоохон баяжаад те. Юм сайхан бол би жагаах шиг тийм автомат бол гэж бодчих. Шууд нэг атман болцсон те хүмүүс загнаал юм. Яг ингээд амаа хойшоо жоохон ингээд яваад. Энэ юу би комеди клуб үгүй гачил байсан шүү дээ. Энэ basement-д би ийм болгосон баггүй юу? Энэ өдрөд гачин нойдсэн юм байсан. Одоо энэ давхраа хэлэгчээд үлбичээд явж байгаа. Яг нэг тийм гол гачил юмнууд байсан. Одоо яаж идэх вэ? Тэр үчин би бас жимсэмсийн дээгүүр ажуудаа хануу жимсэмсгээд атайхан бизнес хийгээд явдаг байсан гэд. Нэг гар мар нэг ингэсгээд нэг өдөрдөгчтэй нэг үнэхээр баавар биш одоо тэгээд яандаа одоо нэг үтгэж ярих үедээ за хам түмөө чи юу яриад байна минийхөө ах нь олон шүү их гоё тэр нэг 25 минут ямар гой юм сонссон гэж бодож байна амар гой юм бас хурц хэллэгтэй манай жагаач амжиг гэж байгаа юм манай залуучууд мөдөг бид ч боо уугаадгүй гэж юм би инех идэж чадах. Тэгвэл би бол карантинд хүрдэггүй байхгүй юу гэдэг. Хэлмээр санагдав. Та өндөр хэмжээ бол хүрчтэй. Үнэхээр нэг тийм гоё хүн билий. Ер нь одоо тийм гоё хүмүүстэй уулзчих гоё юм аа. Би үг нөөрт нь хийсэн юм. Гонор одоо юу ярд юм дээ улгаас тийм талаар ярина байна гэдэг юм. Тэгээд одоо би таныг тэгэл ярина шүү дээ гэсэн чинь хүмүүс ярихгүй ч гэх тавьгаад одоо энэ татнаа заяа энэ дээр өөрөө үзэн нэг балаа юмуд одоо яагаад байна гэх аль өдөр уцаа өдөр энэ рүү залах алах юу гэдэг хэлээд айгаа гоё амар тийм кул гоос гэхдээ юу гэдэг тийм насны хүнтэй одоо
Тим насны хүн тэгээ залуучуудтай зориулаад комеди сонсох гээд ингээд тим амар тийм. Ер нь бол би бол хүндэлж явж байгаа мондөг том бизнесмен юм дээ. Яга Shark Tank-д орохгүй энэ л гайхаад. Шууд загнах баг. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Одоо шүү нөхөр. Shark Tank-д бол юм жоо хурцсан дээ. Айдаахан байж шүү нөхөр. Манай компанид очиж ажил доо мэдөө. Ер нь бол тийм дээ. Shark Tank гэхдээ орох хохоо нэг удахгүй тий. Хурц Shark Tank гэдэг арай өөр бизнесмэнүүд. Шууд цагийн дээр зоддог бизнесмэнүүд сууд. Жагаа хамгийн нэгээс ууд яг урд хөл ингээд. Юу гэдэг л нэг амар гой юм ярьдагтэй нэг. Энэ Монгол улсд одоо хамгийн ариун шудрах сайхан ааштай хүн бол одоо жагаа байна. Тэр шиг. Үгүй. Бас үнэхээр гой ахч юу. За болио. Жагаахыг баах ярьсан. Би муулаг үстэй. Гүйстэй. Би муулаг үстэй. Ой, гой ах үстэй. Надад амар таалагддаг. Надад мөнгөтэй хүмүүс амар таалагддаг.